За сайн байцгаана уу? 2025 оны 9-р сарын 19-ны өглөө 8 цагаас ахуулаад Apple-ийн дэлгүүрүүд iPhone 17 бол худалдаалагдаж бол эхэллээ. Тэгэд миний бие уламжлалсныхоо дагуу iPhone Air-ийг одоо тест хийх зорилгоор худалдаж авахар Нью-Йорк хотын 5 дугаар өргөн жилүүд байрлахад Apple-ийн дэлгүүр рүү очсон байгаа. За сайн мэцгэнэ. Өглөөний одоо 5:20 өнгөрөөд байж байна. Миний зүгээс бол гэрээсээ 5 цаг гэж яхад ер нь гарцсан. Ер нь бол яг 5 цагтыг яг галт тэргэндээ суудсан. Богондоо суудсан яг явж ийн гэж тооцоолсон. Тэгэд хараахан тэгж бүр эрт гарч бол чадсангүй. Тэгэд дэлгүүр бол одоо яг 8-аас 1-д нь iPhone 17 авах дэлгүүр маань бол одоо 8 цагаас нэгдэж байгаа. Тэгээд би ядаж нэг 2 цагийн өмнө ядаж яг очиж зогсоод нэг одоо нэг юу үсмэл хүлээлгийн чагсаал гэдэг чинь юу гэх юм. Очрол зогс гэдэг чинь яа одоо ингэж байхгүй ш. Очрол зогсож байгаа хүмүүс бол ер нь бол байгаа. Гэхдээ яг угаасаа жил өнгөртсөн угаасаа тэгж очролж хүлээж өмнөх өдөр нь хүлээж бүр бараг 7 оны өмнө одоо майхан газаас ч хүлээдэг тийм үе бол одоо өнгөрсөн. Тийм болохоор миний зүгээс бол одоо тийм эрт очиж майхан зайхангаа бариад тэгж хүлээнэ гэж бол байхгүй. Унтад сэрэл ямар ч үс аль чадхаараа л эрт очно л гэж төлөвлөсөн. Тэгээд тэгээд бидний очих дэлгүүр нь ямар дэлгүүр вэ гэхээр Fifth Avenue буюу одоо тэр 5 дугаар гудамжинд яг тэр байрлаж байгаа Нью-Йорк хотын тэрхүү одоо хамгийн алдартай Apple-ийн дэлгүүр дээр очиж одоо iPhone Air загварыг худалдаж авахар төлөвлөж байна. Sky Blue цэнхэр өнгөний тэр бүдэг цэнхэр өнгөтэй загварыг нь худалдаж авахар бодож байна. Тэгээд миний юм яг энэхүү Нью-Йорк хотод сонгож болох өөр 10 хэдэн өөр бол дэлгүүрүүд бол байсан. Яагаад яг энэхүү Нью-Йорк хотын 5 дугаар өргөн жилөнд байрлах дэлгүүрийг сонгосон бэ гэхээр хамгийн алдартайд бол тооцогддог учраас бол сонгосон. Дан ганц Америк төдийг ингээд дэлхийд даяарх салбар дэлгүүрүүд дундаа одоо нэр хүндтэй тооцогддог учраас одоо энэ дэлгүүрийг бол авч сонгосон байгаа. За тэгээд ямар ч энэ удаа хэмжлэг юу нь бол бас нэг жоохон өөр төрлийн бичлэг бол ер нь тэгээ орж ийн. Тэгээд яагаад iPhone Air-ийг сонгосон бэ гэвэл юу мэрэмтэй. За тэгээ Pro Max ч угаасаа тэгэл ерөнхий адилхан. Тэгэл энгийн 17 бол тэгэл угаасаа энгийн 17 нэг ялгараад байгаа байхгүй. Тэгээд нимхэн гэдэг утгаараа харагдах байдлаасаа үнэхээр гоё харагдаж байгаа учраас одоо тэгээд iPhone Air-ийг сонгож бол худалдаж ингээд авч гинэ. Тэгээд энэ удаагийн бичлэгээр бол би та нарт яг дэлгүүрийн гадаа дэлгүүр рүү ороод уцаа авсны дараа гэх мэтчлэн бүх зүйлсийг тухайн үед яаж таарж ийм бүх дүрсийг нь л авахыг хичээн. Тэгээд ямар ч үсэн одоогоор яг нүдэн дээр ирж байгаа бэлэн галт тэрэг бол байхгүй байна. Ямар ч юм би амжиж ирсэн гэж найдаа. Тэгээд Tim Cook хүртэл яг хурж ирээд дэлгүүрийн гадаа ирнэ гэж бас найдаа. Хэрвээ тийм бол би бас ойрхоноос өөрийнхөө миний утас одоо мяа хэдий iPhone SE ч гэсэн чадхаараа ойртуулад яхад бол гайг баг. За дэлгүүрүүд дээр худалдаалагдах өдрийнх нь өмнөх өдөр яг Apple-ийн дэлгүүрүүд хаагдсан эдий ч ингээд ажилчид нь iPhone 17-гаа өрөөд байж байгаа бол харагдсан. Тэгээд миний зүгээс нэг жоохон папараззи маягаар яг тохон дүрсийг нь авч амжсан байгаа. За миний хувьд яг Нью Жерси хотоос Нью-Йоркийн тэр 5 дугаар өргөн жилөө хүртэл явахын тулд 3 удаа одоо метроор дамжих шаардлагатай байсан. Тэгээд хамгийн ихний метронд амарч байсан 8th Street гэдэг нэртэй ихний метронд суугаад тэгээд доторх байдал нь бол ингэж харагдаж байна. Буух бодлынхаа нэрийг харж байгаад бол буучин. Тэгээд би бол ямар ч байсан буучаад Exchange Place гэдэг буудлын дээрээ буугаад дараагийнхаа 2 дахь метронд суугахын тулд ямар ч байсан дахиад цаашаа жоохон алхаад тэр хамгийн цаатлын байрлалаар ороод Path гэдэг одоо метронд суух хэрэгтэй. Exchange Place дээр буусны дараа Нью-Йорк хот бол яг цааталтаа бол харагддаг. Ер нь бол яг Path-аар цаашаа харна эсвэл сар хүртэл одоо 5:47-д бол гарц харагдчихсан. Тиймэрхүү төлбөрүүд төлөөд доошоо Path метронд суух гад доошоо бол яваад тэгээд нэлээд хүлээж байгаа. Ямар ч 1 минутын дараа метро маань хурж ирэхээр болсон байгаа. Тэгээд ямар ч метрогоо энд бол нэлээд бас хүлээсэн. Нэг ойролцоогоор 10 минут гарan 10-15 минут бол хүлээсэн. Тэгээд ямар ч байсан одоо яг энэ метронд суугаад яг зөвхөн нэг бодол явна. Тэгээд нэг бодол явж буугаад тэгээд 3 дахь метронд бол суух хэрэгтэй.
За тэгээд Паласаа буугаад World Trade Center дээр бол хурж ирсэн. Энэ бол нэлээд алдартай бол газар юм билээ. Тэгээд эндээсээ дараагийнхан 3 дахь метронд суух гад ямар ч явсан байгаа. Тэгээд энэ дотор яг 2 Apple Store бол байдаг. Нэг давхарт, 2 давхарт. Тэгээд нэг давхрын харны хажуу талаар явж хахад тухайн үед бол яг дэлгүүр нээгдэг байхад гадаар нь бол ингээд доочлоо зогссон хэдийнэ бол эхэлсэн байсан. Тэгээд тухайн үед би харж байхад яг миний очих байгаа дэлгүүр дээр хэр байгаа болдоо гэсэн бас нэг жоохон айц бол төрсөн нэг хүн битий байгаасаа гэсэн бодол бол төрсөн байгаа. Тэгээд ямар ч iPhone 17-нууд нэг харагдаж байна чинь. За тэгээд 3 дахь метроо олохын тулд бас нэлийн алхаж явж байгаад бол олсон байгаа. Би яг 4 номер гэдэг одоо метронд бол суух ёстой. Тэгээд ямар ч цагаан гэрэл ассан байна. Гар цагаа бол яг 4 дагаа гарч ийн. За тэгээд одоо би та нарт яг харуулж бол таарах бах. За одоо харуулж ийн 4 гэдэгт нь би суух ёстой. Тэгээд ойролцоогоор нэг 5 минут хүлээгээл ямар ч миний 4 номерын метро маань хурж ирэхээр байсан. Тэгээд хар өглөөгөрийн баахан чихэртэй унаа зарж тэгээд ийм уучлахад тэгээд ус уух хэрэгтэй. За тэгээд хүлээж исэн миний хамгийн сүүлд суух одоо 3 дахь буюу 4 номерын маань метро маань бол ингэж бол хурж ирсэн байгаа. За тэгээд миний буухстай буудал нь болохоор 59-р гудамж гэдэг буудалтай би буухстайсан. Тухайд бол цаг 6:34 болно болж исэн байна. За тэгээд буугаад exit буюу одоо энэ газраас гараад тэгээд эцэст нь ингээд өглөөний 6 цаг 38 минутанд Нью-Йорк хотод ингээд ямарч байсан газарцсан байгаа. За энэ бол ерөөсөө амар урт. Энэ бол бүр угсаа ярих юм байна. Энэ амар урт. Энэ бол энэ миний хажуу зогсож байгаа залуугийн утас нь бол батарей хэлт нь 68 болсон юм байна. iPhone 11 3 жил барьж байгаа. Тэгээд одоо ингийн 17-ыг авна гэнэ. Тэгээд яг тэр урдуур нэг санамсаргүй очрын дайрсан юм байна. Санамсаргүй очрын дайраад явсан чи хараа та хойноос хамгийн хойноос нь ч ихсараа гэлсэн юм. Тэгээд энчээ гэрсэн юм. Тэгээд би энэ залуутай жоохон юм яриад тэгээд энчээ баг хідүүн байгаа юм байна. Би ч төлөвлөсөн цагаас би нэг 40 минут хоцорж ирсэн. Тэгээд энэ чи хоол ойролцоогоор хэдэн 100 хүн бол байна. 200-300 хүн бол байна. Би тэгээд дэлгүүр нь бол хаавс дээр барилгын төгсгөлд байгаа. Тэгээд угаасаа про загварууд нь угаасаа төрөл дуусан тодорхой. Тэгээд миний авах гэж байгаа эйр загвар хараа бас нэлийн зарагдах нь тодорхой. Тэгээд намайг дэлгүүр рүү орох мөчид iPhone Air байж таарах нь байхгүй ш таарах өстэй чөтгөргүй юм гээд. За тэгээд уцсгүй харж магадгүй байдалтай л болчлоо доо. Замарч байсан нэлээ хүлээж байгаад бас яг нэг ядаж хүлээж исэн очерноос нь наашлаа дахиад өөр очер дээр нь дэлгүүрийнхэн гадаа хүрээд ирлээ. Тэгээд ойролцоогоор миний тооцож байгаагаар бол энэ чи бол 500-аас 600 гаруй хүн бол одоогоор бол байна. Хүмүүс бол нэмэгдэж ирэх нь бол угаасаа тодорхой. Тэгээд ямар ч одоо зогсож байгаа яг очернд бол ойролцоогоор нэг 300-аад хүн бол байна гэж бол би харж байна. Тэгээд ороод уцаа шууд бол авчихгүй юм байна. Очерд зогсож байгаа цахилгаан бол өгсөн байгаа. Ажилтны ирээд бол авчт юм билээ. За тэгээд миний зүгээс iPhone Air Sky Blue 256 GB-аар авч байгаа гэсэн. Тэгээд тун хөдөлгөөн шууд миний мэйл шууд ирсэн. Таны цахилга баталгаажлаа. Тэгээд ирэх хугацаанд гэсэн чи яг өглөө би зогсож байгаа бүр хаавс өдөр 2 цаг 15 минутаас гэсэн. Тэгээд энийг дахиад авлаа асуусан чи айлтгүй ямар ч зүйл очрол зогсож байгаад бол одоо хараад авч ухахаа санаа зовлтгүй шүү гэдэл тайлбарлаж бол өгч ийсэн. За энэ ч зогсож байгаа хүмүүсээс яг та яг юу одоо авах гэж байгаа вэ? Шинэ iPhone авах гэж байна уу гэжсэн нэг уур зогсож энэ ахнуудын нэг л юм шиг. Миний ч зогсожсэн залуусаа хэлж байна. Зүгээр AirPod авах гэж байна гэж хэлсэн юм. Тэгээд өглөөний хараалт өглөөний 7 цагт ийм их очрын дунд зогсон байраа AirPod авах хэрэг одоо юу байна юм ч зөөлөг юм. Тэгээд бас манай залуу харсан гэсэн надад зүг очрлж байгаа. Өглөө гэрээд яг надаас төрүүлж ирсэн яг энэ урдуур нь орох гээд яасан чи нэг хөгшийг сандал тавьцсан. Хөл мөлөө ямар хуцсан яг баг хоног хүн жимээс юм шиг юм байлээ гээд. Одоо ч гэсэн одоо хүртэл 2025 онд iPhone 17-ийн одоо очранд ингэж бас хүлээдэг хүмүүс бас хэвээрээ байгаа л юм байна. Очрлоо зогсож байхдаа энэ урдтал зогсож байгаа нэг эдийн эмхтэй хүмүүс орилдож морилдоод
бас бөөнл юм болоо. TikTok-оор манай залуу ухаан үйдсэн чинь өглөөний 4 цагаас хойш орж ирсэн мэдээ болоолсон байгаа. За тэгээд яг 8 цагаас дэлгүүр нь бол нэгдсэн. Тэгээд дэлгүүрийг нээх гээд Apple-ийн CEO Tim Cook бол ирсэн байсан. Би яг бас арайч ирж байгаа гэж боддог. Тэгтээ ямар ч ирсэн надаас л ойролцоогоор нэг 20-30 метрийн цаанал бол зогсож исэн баг. Тэгээд яг нийлдэний үйл ажиллагаа яг басны дараа яг орилж өгсөн яг тэр Apple-ийн ажилчид ингээд өөрсдөө цаашаа алхаад бас тэгээд яваад үт юм билээ. За тэгээд юу юм мэдгүй нэг чагсаал болоодсэн. Тэгээд тэр чагсаалныг удаан үргэлжлээгөө тэгээд бол дууссан. За ингээд өглөө 4:40-д бассан. 5:00-д гарсан. 6:40-д ирээд ингээд 6:40-оос хойш 7:40, 8:40, 9:40, 3 цаг 20 минут, 3 цаг 30 минут ингэж одоо хүлээсний эцэст ингээд дэлгүүр дотор орж ирлээ. Бурхан минь. Орж ирээд бас дахиад ийм очр байгаа юм байна. За нэг QR код уншуулах юм байна да. За ямар ч үсэн аваад ирчээ тэр нэг Air гэсэн Pro гэсэн бичих нугасаа бүтлгэр дээр нь яваад байгаа юм билээ. Тэгээд ингэж нэг юм орж ирлээ бурхан минь ёо. Орж иржээ дахиад хүлээхээр боллоо. Дахиад тийшээ ингээ орчлох юм байна. Замарчин QR кодыг нь олоод уншуулъя да. Би амьдралдаа ингэж амар хичээж утас тайлбарлаж байгаа хүнтэй үнэхээр таарж байгааг юм байна. Промошныг үнэхээр хичээж байна. За ямар ч үсэн энэ ажилтны дагаа бит хоёр цуг явахаар болчлоо. Тэгээд утсаа очиж авъя. Ямар удаа хүлээвэ. За ямар ч үсэн энэ зогсож байгаа ажилтны утсыг нь одоо аваад ирээ хүлээж хичээд явчлаа. Тэгээд утсандаа кейс их үү, илүү төдөө мах уу, тэ? Өөр утас тэ нэг трейд буюу өөр утсаа өгөөд нэмж төлөхөө мөлхөө гэдэг бүх юм асууж чинь тэгээд угаа зөвөр утсаа авъя л гэлээ тэгээд. Хараа өглөө босч одоо үүрийн 4 цагт одоо босч одоо утсаа авна гэж одоо бас байдгал юм байна. Тэгээ одоо яалтаа гэлээ. Тэгээд тестийнхаа төлөө тэгээд тэ. Дэлгүүр маань одоо энэ ямар ч утсаа авсныхаа дараа тухтай бүх хэмээг нь ерөнхийд нэг харуулъя. Тэгээд замар ч манай залуугийн утас бол ирчих шиг боллоо. Манай залуу бол ингийн 17-г авч байгаа. За тэгээд Roger дараагийнхаа дагуу сайхан манай залуу төрүүлээд ингийн iPhone 17 хар өнгөтэй загварыг нь бол авсан байгаа.
Тэгээд өөрөө сэтгэл үнэхээр хангалуун байна. 10-аас 10 оноо гэж бол үнэхээр догдолцсон байдалтай бол одоо ерөөсөө байгаад исэн. Тэгээд би одоо за баяр хүргэе одоо тэгээд одоо шинэ утас авсанд нь баяр хүргэе гэж л одоо хэлсэн байгаа. Тэгээд өөрийнхөө утсыг бас явах гал дотроо хүлээгээл бол ер нь бол зогсоод исэн. Тэгээд ямар ч манай залуу бол утсаа аваад ямар ч төрүүлээд яваад өгсөн. Тэгээд би тэгээд өөрийнхөө дараагийнхаа утсаа бол ямар ч авсан байгаа. Тэгээд хайрцаг нь бол маш нэмгэн байсан. Тэгээд ер нь бол нэмгэнд байсан. Тэгээд уцаал ингээ авсан. Тэгээд төлбөрийнх нь баримт нь бол имэйл хаягаар шууд ингээд бол ирчдэм байлээ. За ер нь бол тэгээд уцаа авсан, ажиллаа бүтээсэн, тэгээд дэлгүүрийг ерөнхийд нь харуулах зорилгоор дүрс авахар бол эхэлсэн байгаа. Ер нь бол тэгээд iPhone-ы нээлтийн өдөр ер нь бол битүү хүн байсан. Гадаас битүү хүн хүлээж байгаа, бийж битүү хүлээж байгаад орсон. Тэгээд ямар ч үгүй яг энэ талынх нь булангаас нь та нарт харуулах зорилготойгоор бол эхэлсэн. За тэр доор нь бол одоо MacBook-ны кейс байна. Дээгүүр нь одоо энэ юу байгаа юм байсан. Magic Mouse keyboard өдр нь багш шиг байна. За тэгээд HomePod mini-нэд байна. Хөнгөний сонголтоор байна. Air завгаараа реклам дээр гарсан одоо энэ жилийн хамгийн мундаг Air рекламны зураг байна. За тэгээд кейснүүд нь бол ингээд байгаа юм билээ. 17-гийн кейс, 17 Pro-гийн кейс, тэгээд хойшоо шургуулгын нэгнгүүдийн хойно яг байгаа үг нь бол ингээд харагддаг юм байлээ. За тэгээд Apple TV байна. Тоглоом тоглож байгаа одоо хүүхд зогсож байна. Одоо миний дараа орж ирсэн хүмүүс дахиад хүлээлгэндээ байгаад одоо iPhone-а хүлээх гэж байна. За тэгээд энэ ширээн дээр бол одоо энэ жилийн гарсан шинэ кейснүүдийг бол ингээд тавьсан байлээ. Энэ болохоор silicone кейс нь багш байсан. Тэгээд 17 Pro-гийнх байсан. За энэ болохоор нэг шинэ гарч ирсэн Tech Boom гэж байгаа кейс багш байсан. Нэлээд барзгар хатархуутай байсан. За энэ болохоор 17 Air гэж боруулагч байна. 17 Air загварын нэлээд нэмгэн 1 мм-ээс нэмгэн дүү зузаантай гэдэг байгаа. Ийм тонголог загвар нь байна. За энэ болохоор арай саарл бараан загвараа хар өнгөн дээр нь илүү гоё зохицох кейсний сонголтынх нь өнгөн ингээд байна. За энэ болохоор нэг давхар оосор болгоод аксессуар маягаар ашиглах юу байгаа. Тэгээд би тэр барьж байгаа шиг нь ер нь бол надад нэг тийм айхтар бат бөх бол санагдаагүй. Юу нэг жижигхэн бол харагдчихсэн. За тэгээд хэдүүлээ цаашаа яваад харах юм бол AirPods Max-ийн загварууд бол байна. Өнгөнгийнхээ сонголтоор нь тавьсан байна. Тэгээд танилцуулгыг энэ бичлэгэн дээрээс дэлгэцэн дээрээс нүдчих болох юм байна. Тэгээд дараагийнх нь хэсэг рүү явах юм бол AirPods-ууд бол харагдчихсэн. За тэгээд AirPods Pro 3 буюу энэ жилийн гарсан шинэ дараагийн AirPods Pro 3 маань байсан. Тэгээд энэ хан дээр нь бол нэлээд чанга ингээд тогтоогоод ингээд тавьчихсан юм байлээ. За дараагийн хэсэгт Apple Music буюу одоо хөгжимтэй холбоотой болон маань ингэж бол гарч ирж байна. За энэ доотлолт бол одоо Lightning C aux оролттой маш чанартай чихвчүүд бол харагдчих. Эндээс бол нэг бол баг авчмаар санагдсан. За энэ дээр HomePod миний өнгөөр нь тавьсан байна. За дахиад iPhone Air-ийн танилцуулгын маш нэмгэн 5.6 мм-ийн нэмгэн энэхүү гаргацсан бас рекламны самбар нь энэ дээр ингээ байрлсан байна. За тэгээд тэр саадлалынх дээр дэлгэцээр дахиад Air-ийн одоо танилцуулга байна. Тэгээд энэ ширээнүүд дээр бол ингээд 17 Air-ийн загварууд бол тэр чигтээ бол ингээд байрлсан байсан. За тэгээд энд нэг хүн тоос орж исэн. За энэ ширээн дээр нь би одоо ойртох нүггүй юу? За ямар ч ингээд 17 гэж хэлээд байгаа. Ямар ч энэ хевсэн дээр нь гिचмүүд нилээ яг нилээн зузаан дом иргэдэжсэн. Тэгээд Air загварын хар өнгөний яг ингэж бол харагдаж байна. Тэгээд маш нэмгэн ерөөсөө би бол барьж үзэхэд бол ерөөсөө л үнэхээр л нэмгэн бол санагдсан. За энэ болохоор цагаан өнгөн байна. Эсвэл gold юм уу? Эхлээд цагаан өнгөнөөс баха дараа нь gold өнгөнөөс. Энэ болохоор gold өнгөн байна. За тэгээд ерөөсөө маш нэмгэн л анзаарчихсан. Ойрынх нь яг ямар хөө харагдах нь гэдэг үднэс би яг за энэ сүүлийнх нь Sky Blue өнгө бол явж байна. Яг default wallpaper нь л явж байна. Тэгээд оролдох гэж оролцсон боловч яг тэр чигтээ ингээд яг төвжээстэй зургаараа л ингээд байт юм билээ. Тэгээд хамгийн анх удаа би яг барьж үзсэн. Энэ бол харанхуйтай байна. Тэгээд ерөнхий барихад л угаасаа маш нэмгэн байсан. Тэр дээдлийнх нь хэсэг нь бол маш том. Тэгээд өөрөө бас 10 Air загвар маань бас нэлийн угаасаа энгийн 17-оос том дэлгэцтэй. Тэгээд утас руу ороод үйлдвэрлэлийн системийн кодыг хардаг одоо банк гэдэг үйлдэл бол байна. Тэрийг бол одоо хийлгүй яах вэ? 26.0 дээр дараад 23.330 үйлдвэрлэлийн системтэйгээр ингээд гарсан утас бол ингээд бол байсан байгаа. Тэгээд ямар ч байсан камерлоо нэг ёс олгож нэг орсон. За тэгээд энэ би харагдаж байна.
Тэгээд камерыг нэг хальт шалгасан болол өнгөрсөн. Тэгээд миний нэг сонирхол угаасаа дүрхгүй л байсан юм л та. За тэгээд зүгрөөж байгаа ядаж нэг. За энэ бол цагаан өнгөтэй байна. Зүгрөөж хаар дэлгэсэн дээрх нэг цаг магийг нь урт болгоод iOS 26 эдрийг нь бас нэг харуулах сонирхол бас хальт төрөөдсөн. Тэрийг энэ утсан дээр бол би яг тухайд бол хийгээгүй юм байна. За ингээ урт талаасаа iPhone Air загвараад бол ингэж бол харагдаж байна. Энэ ширээн дээр бол угсаа тэр чигтэл iPhone Air-ийн ширээ бол байсан баа. За тэгээд энэ хүмүүс л нэг юм ингээд төрх юм шиг юм нутаг юм хасгаж масгаалсан юм би тэрийг ерөөсөө ойлгоогүй. За тэгээд Air гэдэг ерөнхий хэсгээс холдоод Pro хэсэг дээр нь бол одоо Pro загварын 17 Pro Max-ийн ширээн дээр нь бол одоо ингэ ирж байна. За энэ хамгийн наадталт нь бол яаж байгаа оранж өнгөтэй сонголт нь бол байна. За энэ дээрээс л та нар харж байгаа. 3 өнгөний сонголттой оранж, за тэгээд тэр цагаан тэр цэнхэргээд 3 өнгөний сонголттой. За тэгээд ингээ харах юм бол ойрын шотноос ямарч та нарт сонирхуулах үүднээс энэ жилийн Pro загвар бол ямарчсан. Дэлгэцийг бас дахиад орлох гэж үзсэн тэгээд марсан болохгүй байсан. Тэгээд хойдлоос нь харахад л тэгэл ойлгомжтой. Яг тэр dot хэсэг нь Max F зориулттай тийм дизайнтай. Тэгээд дээдлийнх нь хэсэг наашаа тэр чигтээ дахиж ингэж одоо товааж гарч ирж бүр одоо том болсон байг бол та нар бол анзаарж байгаа. За тэгээд энэ болохоор цэнхэр өнгөтэй байна. Энэ бол одоо хамгийн баг зарагдах бах. Тэгээд энэ жилийн Pro загварууд дээр хар өнгө бол ерөөсөй байхгүй байгаа. Тас хар өнгөний сонголт байхгүй. Ингээд ерөнхий цэнхэр өнгө л орлож байгаа. За ингээд одоо энэ жилийн хамгийн алдартай 17 Pro-гийн одоо orange өнгө маань ямарч үсэн юм гарсан байгаа. За тэгээд setting рүүнээрээ үйл системийн кодыг нь харна. 23A 330 тагаар бол одоо гарсан байна. За тэгээд утсан камер контроллероо камер руу нэг орж үзээл арт талыг нь мэдрэхэд бол эргээд бол хөнгөн цагаан материалтай болно гэж болчихсон байгаа. Тэгээд ингийн 17 Pro-гийн барихад бол яалч гараг гард хамаагүй эвтэйгэн бол мэдрэгдэжсэн. Тэгээд 17 Pro Max бол ялч маш том утас. Тэгээд 17 Pro бол яг л гоё л тохирсон л санагдсан. Тэгээд ойрын шатнаас бол маш гоё л үзэсгэлэнтэй л загвартай л одоо харагдаж байгаа. Тэгээд дээдл дээр нь антенн ингэж барилж байгаа юм байна. Тэр нь бол маш царай муутай шийдэх гэдгээрээ Twitter-ээр бол зөндөө шүүмжинд бол өртөөд бол явж байгаа. Замарсан бүх аппликейшнийг нь хаагаад хурд дээр нь ямар байна гэдгийг би ерөнхий харах үүднээс бас ерөнхий ингээд бол оролдоод бол явсан байгаа. Тэгээд дэлгэцний дундаас нь бол буцаж байгаа бол хараа анзаарж байгаа. iOS 26.0 дээр шинэ одоо функцүүдийг би iOS 26 үйлдвэрлэлийн системээр бол одоо ингээд ярьсан байгаа. Тэгээд ширээнийх нь болон дээр нь Pro гэдэг бол ингээд бичигтэй бол байсан. За энэ болохоор цагаан өнгө нойрхноос бол одоо ингэж бол харагдчихлаа. Тэгээд анхын яг цагаан өнгөнийг би нүдээр яг хараж хахад нэг надад бол аюул сонир харагдсан. Энэ нэг тийм цав цагаан биш саарал дуудууд цагаан. Тэгээд нэг жоохон Pro загварын өнгө гэх нэг жоохон бол сонир бол санагдсан. За тэгээд батарей хэсэг рүү н ороод батарей рүү н орох юм бол 100 байна. Тэгээд үйлдвэрлэгдсэн 8 сар тэгээд хамгийн анх ашигласан 9 сар гэж гарч ирж байна. Power adapter power буюу low power модын бас нэг шинэ горин бол байгаа. За тэгээд батарей унтраацсаад батарейн дээр дотор харагддаг бас нэг үйлдвэрлэлийн систем дээрээс бас шинжилгэж орж ирсэн. Та нар бол санаж байгаа. Тухайд би үйлдвэрлэлийн систем дээр ярьж ийсэн. Тэгээд энэ цагаан өнгө л ер нь ойроос ингэж харахад бол нэлээд л саарал дуу маягийн доо нэлээд харагдсан. Тэгээд ер нь бол би тэгэл сүүл рүү бол жоохон хийцгөрөх маягийн iPhone-уудын жоохон айлт сонирхох маягийн дуу тэр аваар ер нь бол явсаар хагаад бол таарсан байгаа. За энэ дээр болохоор одоо юу вэ? Дахиад саяны orange өнгөтэй 17 Pro Max шүү байна. За энэ дээр бол одоо ингэж өмнөх загварууд болох сая өнгөрсөн хавар гарсан iPhone 16e буюу одоо миний худалдаа авалтын сонголтод номер 1-т ороход утас байна. Хамгийн хямдхан олдож болох цоошин загвар юм бол одоо утасаа тухайд нь бол би тайлбарлал бичлэг хийжсэн. Та нар миний YouTube-ийг харах юм бол ямарчсан байгаа. За энэ бас мөн адил 26.0 үлсэн 341-тэйгээр төгсөж байгаа бол анзаарч байгаа арай өөр үйлдвэрлэлийн системтэй кодны бүтцтэйгээр бол байгааг бол та нар анзаарж байгаа. За тэгээ хажуудлын нутгууд нь болохоор iPhone энгийн 16 байна. iPhone 16 Plus байна. Plus бол ялч маш том утас. Тэгээд өнгөнийг би харах гад ямарчсан цэнхэр ягаан өнгөөр хэр сонголт нь бол ямарчсан юм байлуулж таарсан.
Энэ болохоор хар өнгөтэй байна. Энэ болохоор ногоон өнгө юм да. За энэ болохоор энгийн iPhone 16 бариад авбуу, iPhone 17 бариад авбуу. Ялгахдаггүй энэ өнгө нь бол маш гоё харагдсан. 17 байсан байна. Энгийн iPhone 17 ерөөсөө би харуулаг байсан. Ямар ч энгийн iPhone 17 руугаа уламжилчихсараа settings general about гэж орж байгаад 26.0 дээр дарах нь бол 330 та гаруул төгсөж байна. За тэгээд энэ өнгөний сонголт нь бол энэ яг нэг шинэ гарсан хамгийн гоё бас өнгө нь бол надад бол харагдаад байгаа. 17-ын цагуурууд дундаасаа. Тэгээд ерөнхий байдлаас анзаархад угаасаа тэгэл 16-аас ялгахдаггүй. Тэгээд өвждөг тавчин иймэрхүү том хэмжээтэй юм байна. Ерөнхий юмнуудыг анзаараад би явуулсан. За энэ болохоор iPhone Air миний авсан зөвөр доотлынх нь спикер бол маш микрофонууд нь маш одоо цөөхөн одоо нөхдөйг бол та нар анзаарч байгаа. За тэгээд та нар бүгд мэдж байгаа iOS 26 үйлдвэрлэлийн систем дээр цагийг нь уртсгаж болно. Үйлдвэрлэлийн системийн бичлэгэн дээр бол би сая өнгөрсөн нэг хэд өдрийн өмнө бол тайлбарласан байгаа. За энэ ширнээс үүд чи дараагийн ширэлэг бол одоо явж байна. Дахиад энгийн iPhone 17. Энэ болохоор цэнхэр өнгөтэй нөх шиг байна. За тэр цааталт бол 17 Pro Max, 17 Pro, iPhone Air, iPhone 17 гэж танилцуулсан дөрвөн загвар нь байна. За энэ ширэн дээрээс бол одоо Apple Watch Ultra гарч ирж энэ нь Apple Watch Ultra 3 нь баг. Угаасаа шинэ тавьсан байлаа гэж бодоход угаасаа хамгийн сүүлд гарсан Ultra л байж дараа өмнөх Ultra 2-ыг угаасаа ингэ ширэн дээр тавьж зарна гэж угаасаа байхгүй сайтаараа зарахгүй байгаа. Тэгээд цаг руу орох юм бол WatchOS 26.0 гэдгийг нь бол та нар анзаарж байгаа. За тэгээд бас уламжлалсаар ингээл цагаа барай аваагүй settings general software update гэж ороод WatchOS version 26.0 гэж бол харагдаж байна. Нилийн хүнд бол мэдрэгдсэн. Яг нь нилийн бүр нэг хүндэн чаш ерөнхийдөө бас нэг энгийн Apple Watch Series 11-тэй ч юм уу харьцуулж барихад бол хамаагүй бол хүнд бол мэдрэгдэжсэн. За одоо энэ цаг руу хэдүүлээ орж харж байгаа. Settings General About. За мөн адил 26.0 суусан байна. За энэ zoom болонд нь болохоор Apple Watch Ultra 3-ын загварууд, дундлынх нь болохоор Apple Watch Series 11. За тэгээд Apple Watch AC 3 гээд сая өнгөрсөн хэдхэн оны юм танилцуулсан Apple Watch-ын дараагийн шинэ загваруудыг бас ингээд танилцуулах үднээс гэдэг бол тавьсан байсан. Яг энэ ах яг тэр цааталтыг мэрэгжлийн яг зурагч авах шиг байсан. Яг зургаад харж байхад нь би яг санамсаргүй яг дундуур нь ороод яг хийж байгаа юм төр зөр санамсаргүй байдлаар жоохон садаа болчихсон. За ингээд одоо 17 Pro-гийн рекламны самбар нь бол ийм тавьсан байсан. За тэгээд энэ талын болон дээр нь болохоор 17 Pro-гийн дахиад нэг самбар байна. За энэ тал дээр нь ер нь бол 17 Pro-гийн кейснүүд байна. Тэгээд нөө саяных нь аксессуар нэг Oscar маягаар ашиглаж байгаа кейсийг давхар тавьсан байсан. За энэ миний яг 17 Air-ийн хойдол дээр нь гээд би яг харсан. Тэгээд кейс нь бол яг ийм юм бэлээ. Яг нэлээд бас өнгөлөгдөө гоё кейс. Энэ бараг сэлтэн гэсэн $45 үнэтэй юм байна. Нэлээд үнэтэй бол байвал анзаарч байгаа. Тэгээд ялч байгаа аксессуарч дагаад бүтээгдэхүүнч дагаад ер нь бол маш үнэтэй байдаг. Тэгээд ямар ч гэсэн кейсийг нь би нэг хэсэг нэг хан дээрээс нэг шалгаад нэг хэсэг зогссон. За тэгээд энэ дээр үзүүлэн маягаар саяны яг осрон кейсийг нь бол ингээд үзүүлэн маягаар бол тавьсан байна. Тэр доогоор бас ингээд кейснүүд нь байна. За тэгээд яг энэ оранж өнгөтөдөн зэрэлээд байгаа оранж осртой байна. За энэ миний яг энэ үзүүрийг нь хамгаалсан бас яг iPhone Air-ийн кейс байна. За тэгээд ер нь бол iPhone 17-гийн зургууд бол дууссан. За тэгээд би юу шууд MacBook дээр очсон л да. Энэ бол 16 инчийн яг нэг silver өнгөтэй л гэж хэлэндээ. Би General About-оор ямар чиптэйг харахыг бол маш их хүссэн. Тэгээд яг миний мөрөөдлийн гэсэн чинь биш зүгээр M4 Pro чиптэй нь бол илж байлж бол таарсан. Тэгээд маш том байгааг нь бол та нар анзаарч байгаах. Тэгээд би бол одоо байгаа зөөрийн компьютерээ буюу MacBook Air-ийг ашиглаж
нэлийн тулгаж ашигласныхаа дараа бол MacBook Pro 16 инчийг авахар бол төлөвлөж байгаа. Тухайн үед ямар чиптэй байна гэж таарах нь. Тэгээд за энэгээр бол MacBook Air-үүд байна, 13 инчийг, 15 инчийг гээд бүх сонголтуудаар бол байсан. Энэ бол одоо MacBook Pro 14 инчийг байна, M4 чиптэй юм байна. За энэ дээр дахиад надад 16 инчийг бол харагдсан. Тэгээд би дахиад чипийг нь шалгах гээд settings руу нь орсон байгаа. Энэ болохоор чип нь мөн адил M4 Pro чиптэй нь бол байна. Би яг M4 Max-тайг нь ер нь бол хайгаад яваадсан. Тэр нь бол тарагдаагүй. За яг эсрэг талд нь бол одоо iPad-нууд байна. Дээдлийнх нь Apple Pencil-үүд нь соронзоор тогтоосноор анзаарч байгаа. Ингээд аваа тавингууд ингээд анимашнтэй батарейных нь хувь нь бол харагддаг. За би дахиад яг та нарт ойрхон харуулах үүднээс ингээд ямар ч яг дүрсээ бол бичээд яваад байгаа. Тэгээд яг энэ дунд явж байхдаа би хамгийн нэмэн гарсан 5.1 мм-тэй iPad-ыг нь харуулж байгаад бол таг мартцсан байлээ. Дэлгүүрээс гарсныхаа дараа л би бол сансан. За энэ дээр суурин Mac-ийн компьютерууд бол байна. Studio Display байна. За тэгээд би бас яаж зүгээр ах вэ? Чипийг нь харах хэрэгтэй. За энэ бол M3 Ultra юм уу M4 Max чиптэй юм байна. Max Studio. За RAM нь 96. Тэгээд M3 Ultra гэдэг. Үүлгийн систем нь 5% 26.0 гэдэг хамгийн сүүлд гарсан үүлгийн систем байна. За тэгээд өмнөний сонголтуудтай энгийн iMac-ууд бол эдгээр бол байна. M4 чиптэй юм байна. RAM нь 16 гэж байна. Үүлгийн систем мөн адил macOS 5% 26.0 гэж байна. За тэгээд энд нэг хөгжлийн бэрхшээлтэй Apple-ийн худалдааны зөвлөх залуу бас ингээд бараагаа зараад сууж исэн. За би тэгээд энийг бас нэлийн айхтар чиптэй M3 Ultra-тай юм баг гэд бодоод харсан чинь энэ болохоор M2 Ultra-тай байсан. RAM нь 64 GB. За тэгээд энгийн iMac-уудыг бол та нар мэддэг бах. За тэгээд iPad-ийн хэсэг рүү бол хэдүүлээ шилжээд би бас очиж харсан. Тэгээд энэ дундаас ялч хамгийн нэмэгнийг нь олоод ядчихны хажуудлаас нь харахсан. Тэрийг би бүр таг марцсан л та. Тэгээд за ямар ч энэ хүү iPad Air бол ямар ч бас мөн адил iPad OS 26.0 23 341 үүлгийн системийн кодтой нь бол байна. Тэгээд энгийн iPad-ууд, энгийн iPad mini-нүүд. За тэгээд хамгийн сүүлд нь би яг за энэ ч одоо энэ жилийн хамгийн супер загвар болох iPhone 17 Pro-гийн all-in display-ийг шалгачаад хотлыг нэг харчаад ямар ч нэвтрээд бол орж ин. Тэгээд энэ жилийн загвар дээр яригдах ганц супер юм нэг юу л 8X татдагаараа бол онцгой болсон байгаа. Тэрийг нь одоо би та нарт тест маягаар харуулахын тулд камерыг нь бас үндсний X нь яаж харагдаж байна. Тэгээд 8X руу шилжээд хэвтэрчлэн бол ойролцоогоор ингэж бол гарч ийн. Баруун дэд бол превью маягаар бас зураг нь яаж харагдаж байгааг давхруулж харуулж байгаа анзаарч байгаа. Тэгээд 8X дээр бол юм орчсон маш сайн л тодорхойлтой. Тэгээд нэг дараад линзүүдээ солиод бол явж байгаа. Эсвэл дарахаас гадна ингээд хуруугаар ингээд шилжүүлээд байгаас ингээд шилжүүлэх боломжтой. За тэгээд бичлэг рүү нь бол би орсон байгаа. Бичлэг нь мөн адил 8X хүртэл ингээд бол татчихжээ. За тэгээд ер нь бол яг ингээд нэвтэршил камер талдаа бол үнэхээр л сайн бол анзаарчихсан л та. Тэгээд бусдаар бол нэг айхтар супер юм бол надад бол ерөөсөө мэдрэгдээгүй. Тэгээд iOS 26 Liquid Glass design бол ийм том дэлгэцтэй болоод тэр миний AC-гээс илүү амар гоё тунгалаг бол харагдаадсэн. Яагаад юм мэдгүй. Тэгээд ямар ч ойрын shot-наас iOS 26-ыг мэдрүүлэхийн тулд ямар ч би та хэдд iPhone 17 Pro Max загвар дээр ингээд харуулад бол ингээд зогсож байна. Тэгээд зүгээр л нэг энгийн iPhone санагдсан. Тэгээд үүлний систем нь л юм. Тэгээд хуучны утсан дээр суулгаад энэ мэдрэмжийг авч болно. За тэгээд ойрын shot-наас тэр баруун цэнхэр өнгөтэйг нь би ерөөсөө харуулах боломж олдохгүй сте. Яг тэр утас нь бол олдсон. Тэгээд харуулах үүднээс та нарт сонирхуулах үүднээс ямарч байсан. За одоо яг ингийн 17 Pro хэмжээтэй нь бол ингэж бол харагдаж байна. Аппликейшнд нь бол хараахан сууж бол амжаагүй байсан. Тэгээд энэ бол хамгийн баруун өнгөтэй хар өнгийг авахгүй хүмүүс нь тэгээд одоо энэ өнгийг л оронд нь орлуулж одоо авж байгаа хта гэж бол одоо бодогдохоор бол байсан. За тэгээд ингээд дэлгүүрээсээ гараад ер нь очор дараа ер нь хэр байна гэдэг дэшээ гараа харсан чинь бас ер нь очор бол байсаар байсан. Тэгээд урт талын хэсэг дээр нь бас яг нөгөө талын хэсэг дээр нь за тэгээд бүр саадлынх нь нэг бүр миний анх ирсэн газар хүртэл одоо хэрэг хүмүүс гэсэн чинь ерөөсөө хүмүүс л ерөөсөө байсан. Ерөөсөө л байсан. Тэгээд энэ хүмүүс ч ерөөсөө л 17 авахын төлөө бас ингэн байр ингэж ийм олон юм гэхээр гайхалтай санагцаа. Яалтаа гэлээ. Тэгээд зүгээр чинь дэлгүүрийн гадаа шууд хөлөх дөөр амил хямдхан 2 дахин хямдхан үнэтэй кейс бол зарж ийсэн. Тэгээд харих зам руугаа би бас дахиад нэг
App Store-оор таарч явах бас хүмүүс дахиад сүйднх нь очрлоостой байл юм бол байсаар байсан.